хоёроо. Би бүр ангаан дороо. Та хоёр гэрээ тогшил гэж мэдэх үү? Бүрөө. Маргад яаж авъя? Хоёроо. Монгол гэрээ юу? Тийм, Монгол гэрээ. Маргада чи яаж яриад байгаа юм бэ? Би өөрийнхөө л ярьж штэ. Гүй чи бит хоёрын өмнөх мэддэг маргад биш ээ. Чи ямар айлгүй юм бэ? Би айлгүй охтуудад дургу шүү. Бит хоёр гэрээ тогшил гэж мэднэ л дээ. Гэтэ чи зүгээр ярил та. Би өөрийнхөө ярьж ийн гэж хэлээд ээ штэ. Чи зүгээр та хоёр энийг мэдхүүг асуучхад яачаад байгаа? Хоншгоноод ах юм те? Харин тий. Би зүгээр ярьж ийн. За чи найзуудтайгаа уулзаад тэгээд яагаад онгонд орсон юм бэ? Би манайх хичээл дээр гэрээ тогшлын тухай яриад тэрийг мэдэхгүй балраа дангонд ороодоо. Тэгээ буруу зүрх илтсэн үү? Харин тийм ээ. За яах вэ? Бид хоёр тэр талаасаа мэддэм чи хамт явах уу заагаад үгүй. За. Чи харин нааныг жоохон маягилж яриага болчмоор байгаа байхгүй юу? Харин тий. За дараа тэгж ярья. Ямар юу юм бэ те? Мөрөө харин тий. Маргата. Одоо миний үзүүлэх мэдээллийг сайн тогтоож аваарай заа юу. Би яах вэ? Та хоёрын юмыг үзэнгээ томатоо суугаад үзэн за. За үзүүлээ. Монгол гэр бол Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт дэр сууц юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртегээс одооны ерөнхий хэв шинжин бүрэлдэн нүүдэлчин хүний амьдралын гол оромж хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдлэж аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхаа хувьд ихээхэн сонирхол татам. Нүүд суухад хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агарын солилцоо сайтай, халуун сэрүүхэн, хүйтэн дулаахан гэх мэт олон тодтголыг гэрт өгсөн байдаг. 18 дугаар зууны монголчуудын гэрт хэрэг хэмээх сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд гэрт хэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй харагддаг тухай тэмдэглэсэн байт юм байна. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц гадаад хэлбэрээр нь Монгол түрэг гэсэн хоёр үндсэн ангиллалд хамруулдаг юм байна. Монгол гэрийг халах, ойрд, бурайд гэж ялгаж үздэг. Монгол гэрийн бүтэц орох хийц ба идүүд угсардаг онсон байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явхад хөнгөн, нүүд суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэгдэх зай багтаамж ханаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгайг хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй болно. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог. Харин гэрийн хан болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс ирж хайж л дээ. Иннээс эвтэг сараалт шиг аргаар гэрийн ханыг бий болгож цаашид олон үеийнхэнд уламжлан үлдээжээ. Гэрийн хэмжээ том жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөгдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болдог. Харин хаат ноёдын том гэрийг 1-2 цагийн дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн бүтц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн ид бүрээс хийсэн хоёр хэсэг болон ангилагдана. Иннээс гадна эдгээр хэсгүүдийг хооронд нь уйж бэхэлдэг бүдүүн нарийн урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэр бол геометрийн огтлолцол бүхий конус хэлбэртэй. Гэрийн бүтэцдэг хэсгүүд хоорондоо угсралтын нарийн дүрмтэй байдаг. Тухайн гэрийн хэмжээнээс хамаарч хэсгүүдийг хийх тогтсон хэмжээ өгөгдсөн байдаг. Энэ хэмжээгээр хийгдсэн хэсгүүдийг хооронд нь зөв угсарч гэрийг барьж босгоно. Угсралтын үед ханын толгойг буруу харуулж, гэрийн тооныг буруу харуулж барих гэх мэт явдал гадаадын хүмүүс болон орчин үеийн зарим хүмүүст ч тохиолдож байна. Одоо би та нарт гэрийн модыг нэрлэж өгье. Хан, хаалга, тоон, багна, унь, шал, гэрийн бүрээс, цаваг, дээвэр, туурга, гэрийн гадуур цагаан бүрээс,
Өрх гэх мэт бүтцүүдээс Монгол гэр маань бүрддэг байна. Хүүе хоёроо би сайн мэдэж авлаа. Маргааш хичээлдээ яваад энэ гэрийн тогшгийн тухай юмыг хэлцээд онцтон аваад ирнэ. Гурван бидээ ч гэсэн мэдгүй зүйлээ зааж өгье л доо. Би ч гэсэн зарим юм мэдгүй штэ. Ёо! Замарда! Наа чи харин биш вэ шүү. Яаж яриад байгаа юм бэ? Бүр миний инээд үрчлээ. Чи зүгээр үү? Чи халуураад байгаа юм биш үсттэй? Үгүй би халуураагүй яагаачгүй бай. Толгой молгож өвдөд байгаа юм уу? Үгүй ээ. Нийл биш байна да тэ бөрөө. Харин тий. За яах вэ? Чи гол нь надуудаа сайн сураараа заа юу? За. Хоёроо би бас сайд руу бичлэг үтсэн ч хэлээ зарим юм мартчихлаа. Та хоёр нэг хэлээд өгөөч. Энэ одоо юу юм дугуй юм шиг. Наадах чинь тоон гэдгийг. Нөгөө тий. Байшинд нөгөө нэг цонх байдгийг штэ. Тий. Яг тэрнтэй адилхан наадах чинь гэрт байдаг цонхол гэсэн үг. За тэгвэл энэ урт энэ мод шиг юмнууд юу яа? За наадах чинь болохоор уйн гэдэг заа юу? Тийм. Наа үний чинь вэ штэ. На тоонд чинь зөндөө олон жижигэн нүхнүүд байдаг байхгүй юу? За. Тэгээ наадахруу тэр нүхрөө нь хийдэг гэсэн үг. Тэгээд тооноо тогтооно. За ойлголоо. Тэгээд тооноо тогтоохын тулд байна штэ. Хамгийн эхлээд ер нь аль гэр Монгол гэрийг барихдаа хамгийн эхлээд ханыг нь барьдаг байхгүй юу? За. Тойрог болгож одоо байшин одоо чиний амьдардаг одоо байшинтай зүүрлэх юм бол ханыг нь босгоно гэсэн үг. Тийм үү? Тий, наадах чинь Монгол гэр хаана гэдгийг. Гэтэ байшингийн чи цемент дээр идэв шүү дээ. За яг хоо ер нь нөгөө ижил төстэй адилтгаж хэлж байхгүй да би. За тэгвэл энэ ороод энэ нэгдэд хаадаг юм чи үгдгүлээ. Энэ ч одоо юу гэх юм бэ? Энэ хаагдаад нэг юм чи. За маргад минь одоо бойлж үлдсэн. За чи бас арай л маягтай шүү. Харин тий ганц хилээд өгчихөл дөө. Хаалга гэдэг нь штэ наадах чи энийг хүртэл мартчихсан юм уу? Тийм үү? Тэгвэл энийг нь юу гэдэг энэ хамгийн доотлолт нь байдаг юмыг. Шал уу? Нэр шал юм уу? Бас ийм шал байна. За болооч дээ. Яхаар Монгол гэр шал байж болдгүй. Энд чи байшингуудад шал байгаа л гэдэг үсттэй. Тийм л дээ. Наа чи Монгол гэр дотор тавьдаг шал байхгүй юу? За одоо ойлгож авлаа. Харахтаа. Хотоо чи маяглж яргаа болчихвол доо. Тэгээд бас Монгол хүн байж чи энийг мэдэхгүй байж болохгүй штэ. Харин тий. Харин жоохоо мартчихжээ. Тэгэхээр чи найзууд дундаа онгонд орохгүй яах юм те? Харин тий. Чамаг тий ээ бөвгөө шоолог юм уу? Битээ хүн шоолоод байгаарэ. Найзууд чи чамаг ингэ мэдэхгүй. Дээрээс нь ингэ удлаа маяглаад ахаар чи ээ бөвгөө шоолд юм байгаа зү угаасаа. Чи битээ айлгуудаад байгаараа заа юу? За. Айлгуудах чи өрдөөсө бит хоёр таалагдахгүй те бүрөө. Харин тий. Нэг сонсогдоод нэг сонь яриад ээ гэж ярьж маяа. Хаалга мэдэхгүй жоох шиг те. Харин тий. За, чи жоохон айтайхан л байгаарай чи. За. Ер нь чочоо хөхөд ирэх юм шиг байна. Та хоёр гэрээ цэвэрлээрээ. За ёо. Би явлаа. Баяртай. Үин. Маргад арай бишээ те. Харин тий. Энэ гайг байгаа. Хүй. Хуйлаа. Имчвчэд үзүүлсэн дээр юм шүү маргадыг. Харин тий. Хүй. Зоч хөөх дэрнэ гэсэн шүү. Хойлоо цэвэрлэхгүй л одоо нам маргад чи цэвэрлэхгүй шүү дээ. За явах уу тэгвэл гэс цэвэрлээ. За. Чи хурдлын би хойдлын шүү заа юу. За. Чи харин сайн цэвэрлээрээ бөөрөө. За хурдлын. За. За сайн уу үгүүд ээ? Сайн. Ой. Юу? Ямар гоё юм бэ? Хайр тийм сайхан хоолой сонсоогүй. Дахиад сайн уу үгүүд ээ? Сайн. Гоё шүү. Би вэштэй. Эрэгтэй хаагаад тий. Намайг зарим хүүхдүүд намайг эмэгтэй юм уу гэдэг ш. Харваа сайхан ир гоё тухад байж ах чинь тий. Өдөөд идэг юм хаашаа. За. Та хоёроос ч сайн сайхан их байгаа ах та.
Ингээд хэдэн настай? Би өстэй. Би 11-тэй. Сайхан нас шүү. Би тэгтээ 1 настай. Яадаг нэг настай дугал ярьж болохгүй гэсэн үйл байхгүй шүү. Байхгүй л дээ. Тий. Яшгил байна. Байвал тэр хоёлаа гаргаад иргээ тэгдгийг хаяа би. Харин. Манай инжир чинь манай инжир хөөрхөн байгааз. Аха. Инжирээ. Чи энэ хоёрт өөрийгөө жоохон танилцуулж аач. Намайг Сүнэнбаярын инжир гэдэг. Би 5 дахь сургуулийн 2 ангид сурдаг. Тэгээд манайд бас хөтлөгч охин. За. Та хоёр чинь тэгээд дуу шүлэг мүлэг гэж мэдвүү? Мэдэн. Ой, ямар дуу? Хөөе. Та хоёр арай хипхоп дуу сонирхт юм шиг үсттэй. Болно штэ. Тийм үү? Тий. Би бас хипхоп дуу сонирхт шүү. Би тэгтээ нууцхан бас рэпер болд юм уу гэж бодсон л доо. Даанч яриад ачихгүй юм шиг үлээ. Тэгтээ зүгээр нөгөө хипхоп дуу сонсох бол дуртай. Дагаж магаж дуулж чадна. Та хоёр тэгвэл гоё хипхоп дуу дуулж чаач. За. За, ямар дуу? Бяцхан үлгэр дөө. Бяцхан үлгэрээ. Тий. За, тэр чи яаж эхэлдэг вүлээ? Та хоёр ямар ч хэсэн дуулцгаа. Би ардаас чи түрээ дуулъя заяа. За. Өглөөхөн төний зүг. Чанга дуултаа энэ гоё юм Өглөөхөн төний зүг явах ёстой хөгжим болон аялал бид Байлгоо мэн чиний зүг нисэх болсон түүнийг наруулан дундаас түмэн хинчаарсан дурлаа үгийн сэтгэлийг булааж үлгэрийн цаг хугацаа номны минь хуудсан дээр бицхан шороо тогтсон байла гарчхийг нь сөхөө тарахад өгсөн нэр нь үлэн хахан өрөөний буулан сандал дээр тухлан Эхнийх нь хуудсан үлгэр ингэж ихэлсэн байла. намайг гомтэй хүлээж байгаа гитараа барь түүнийг илүү явах зан зураа түүнд дуулах дагуу болж шууд би элнөөгөө гар тарсан өнгө бүр юм дагцсан онгота түүнд хөгсөн гэтээ миний өгцөцөг салсан минь хөрөх болоо өнгө бодоцсон бицэг хөдөлөө язгуурт мэндэлсэн байхгүй үлгмөр өн зэрэг дагуулсан тэг надад төлөв байхгүй жалах зэрэг байла чэжин минь гал түндэ амиг өгд бэлмэлээ ус байвал чулуу байвал Аратас ухтаж байх баяа хөсөг тэргийн тухалж очих газар төрүүлээд уулын цаана ирчихжээ. Хөрдний үүднээс харах мөнгөн зэрэг ирчихжээ. Урдаас нахад баяан хурдан дотор байла. Дахин ноцор гартагтан дээр өсөж байла. Цэцгээ би ойрхоод гитараа хөвдөөд түндүүлэх дууга уян луулан муулан дээр дуулаа. Түн төрсөн болов тэр сонсох болов Уянглаг дуу мэн нүлмэстэй цугаас агнан дуслаа. Өглөөхөн түүний зүг явцтай шалтгаан минь охинтой уулзах байсан. Айлгуу минь чиний зүг нисэх шалтгаан минь өрдөө тэр гүнж. Түүний наруулан дундаас түн минь хинчаарсан дурлаа. Хүүгийн сэтгэлийг булааж үлгэрийн минь цаг хугацаа Өглөөхөн түүний зүг явах ёстой хөгжим болоод айлгуу минь чиний зүг нисэх болсон түүнийг наруулан дундаас түн минь хинчаарсан дурлаа хүүгийн сэтгэлийг булааж үлгэрийн минь цаг хугацаа гоё штий чи ямар лаг үгэлт юм бэ Зүгээрээ бүр яг дуулж штий Би энэ дөгтгтээ 1 2 3 удаа сонсч ирсэн л тоо. Сурах гэж та сурч чадахгүй мэл чинь. Үг нь бүр хурд яа. Биний бүр толгой эргээд. Сурах гэж хэл ороод та ёстой чадахгүй мэл. Чам дайрын ирээдүг вэ штий. Чи бүр сайн хичээх юм бол сайн рэпер болж чадах юм шүү. Рэпер бол их сонирхтгүй зүгээр л хипхоп сонсоод зарим таалагдсанаас сураал тэгэл найр маяр бол бодуулаад ичтэй. Хөөе. Наадуун дээр чинь дөрөв гүнж гээд хийсэн үү? Тий. Ингээд үү штэ. Та хоёр найз охинтой юу? Yes. Байгаа мó? Бага. Би ч бас найз охинтой штэ. Та хоёрын тэгээд хоёулаа найз охинтой юм уу? Тий. Хэр удаж байгаа? Би бол нэг удаагүй. Та хоёр чи юу лагийн? Хоёулаа найз охинтой.
За. Тэгээд найз охтуудаа баярлуулж гин үү? Ер нь бол ойр хэдэн жил бол тий. Ойр хэдэн хоног жоохон баярлуулаагүй. Баярлуулж байгаа. Баярлуулж байгаа юм уу? Тий. Энэ бол баярлуулж байгаа. Би нөгөө ойр дуулцаг болохоор бол баярлуулж. Санаж гин үү чи? Аха. Харахгүй би яа санаж байна. Би уул нэг хөөе. Нэг бэлэг авч өгье гэж бодоод байгаа байхгүй юу? Одоо бодохгүй төрсөн өдөр нь болох гэж байгаа. Тэгээ юу авч өгөхөө мэддэггүй. Охтууд ер нь юунд дуртай байд юм бол та хоёр надад жоохон зөвлөгөө өгөөч тхүү. Цэцэг скул Барби марбл авчихгүй дөө. Барби. Скул даашин машин тэгээд. Манай найз охин одоо 2 настай л да. 2 настай бол тэгээд 2 настай охин одоо юу сонирхт юм бол? Тоглоом байж болох юм. Тоглоом байж болт юм болов уу те? нөгөө байшинтай Барби марби. За яах вэ? Би жоохон ихчмэд охин сонирхт юм аа. Та хоёр ямар охин сонирхт юм? Оо тэр бол надаас 1 2 3 1 насаар дүү. Надаас нэгээр Би бол ихчмэд охин сонирхт ш. Та хоёр бол дүүмэд охин сонирхт юм байна те? тий. Ер нь тэгж хэлж болно. Энэ талаараа та хоёр аав ээжтэй хэлсэн үү? Найз охинтой олсон гэд Аав бол мэднэ. Ээж ч гэсэн мэднэ. дэмжиж гэнэ үү? Аха. Би бол хэлээгүй. Би бол хэлээгүй л байгаа л да. Тий. Тэгтээ удахгүй хэлнэ. Би ч найз охинтойгоо бүр хурмаа гэж боддоо ш. Хурмаа гэдэг бүр 7 8 9 10 хүүхэдтэй олно гэж боддог. Та хоёроос хурмаа нэзтэй. За хийх хувьд хийх л ах та. За ямар ч байсан найз охинтой. Яа, та ч өстө дог юм аа. Надад үнэхээр их таалагдлаа. Та хоёр өстө тэр нөгөө компьютер хэрэг тоглож байна. Би манайд бол компьютер авахгүй зүгээр утсаал. Би бол ойр тоглохгүй байгаа. Тэгээ би хөдөөнийх болохоор л Дахиад өстө өөр дуу байна уу? Ганган цаг. нэг рүү дуулж. За. Өөр За та хэлээд бол. Чи. За. За. Чи үдэл. Хөөе. Нутгийн дуу дуулж байгаа. ямар дуу? Нутгийн дуу гинэ. Уртын дуу юу? Нутгийн. Нутаг. Нутгийн дуу юу? Тий. Болно штэ. Дуулчаач. За. Трушрэгэн хэлүүрах үсэди сорото тумон хүлэгийн тоо симрэн атаста унаг бүхэн босоторх ролин авшигтай уласын адам трүүлэх торгон иртэй дэргэдэс мундах шижир алтан нартай дэлхийн тэцэлгээ зөрөөдөн нутагтай халахын сар тровэнди нобогтай хараа музик станд талын агуйтай хөвтөл новэсэн алтан овоо Шууч сангаанура ирэх мөрсөргөөс шилим богдоо сэргээ улчгөлсөн өргөм болга атар дөргүүлч давлгаадах цэрийн сүррэгтэй гарын нэртэй дэргангийн ухаантарч жуултай эзэммэнлэг уртын дуун шурхайтай алсасан дэрлэх Зотол хайрхантай хөвтөл дойвэсэн алтан овоо хүн шуугуулсан гангнура ирэх мөрсөргөөс шилим мөгдөө эсэргээл гуулч өгөлсөн өргөм булга эсэргээл гуулч өгөлсөн өргөм булга баяр үргэлээ. Чи ямар лаг юм бэ? Чи бүр дууч юм шүү. За бараг л та. Дуулчин дуулчин та хоёр бүр үнэхээр сааг байна. Хөөе. Хөдөөний хүүхд гэхэр чи хөдөө өссөн гэсэн үг үү? Тий.
амралтаараа хөдөө явдаг уу? Уг угаасаа хөдөө. Угаасаа хөдөө байд юм уу? Ямар гоё юм бэ? Сургууль сураал тэгэл хөдөө нөө. Би нэг юм асууж болох уу? За. Одоо ингээд зарим хотод байдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Тэр хүүхдүүд ингээд мал мэдхгүй. Томчууд нь ч гэсэн ингээд 5 хошуу мал мэдхгүй. Очингуудаа хурганы төлөг ишиг мишиг туулан мугал гэж андуурч хэлээд байдсан шүү дээ. Тийм хүүхдүүд зөндөө байгаа шүү. Чи тэр хүүхдүүдэд зориулаад нэг юм хэлээч. За. Хоньны төлөг хураг. Ямааны төлөг ишиг. Морины төлөг унаг. Үхэрний төлөг тугал. Тэмээний төлөг ботго. Харин ботгоны эцэг малыг буур. Тугал үхэрний эцэг малыг бух. Хоньны эцэг малыг хуц. Ямааны эцэг малыг ухна. Адууны эцэг малыг азраг гинэ. За. Мундаг. Хиний чи мэдгүй хүүхдүүд зөндөө байд юм байл шүү дээ. Өмнө нэг хүүхдэрчил тэгэл андуурал явуулсан. Харин тэгэхээр одоо энэ томчууд те хүүхдүүдийг хөдөө мөдөө дагуулж аваад тэрийг нь зааж өгөх хэрэгтэй байхгүй юу те? Тэ. Би гайхаад байдий. Юу? Нөгөө мах идэх дуртай юм байж ич малаа мэдхгүй. Тэгсээр нэ хорхог баадаг шарлаг гой идий гэлээдэг. Тэгээ хурах ишиг хонь ямаага ялахгүй. Тэнд нь би жоохон дургу идэг байхгүй юу? Хөөе. Нөгөө дүүн дуулах юм уу? Би дүүн биш ахын. Дүүн биш ахын юм уу? Оо яана уучлаа. Тэгвэл ахын дуулах юм уу? Дуулна. Дуулчаач. За ганган цагаан дуулчих. За. Чимээгүүд эргэж хараа сууя би болохоор чамайгаа. Чассэн жаргал чомбон сохтыг хаяа чамтайгаа. Чэжний хөмөр чамд өгсөн би байгаа. Цэнгэл торгож бити надаас бэрэрэ чи зайгаа. Залуухан бүсгүй намхан алган айвайтайхан айс. Зүргүй элэн зүггүй хүү үгүй төлн үйс. Чи чихэр байсан бол чамайг чангад өгсөн. Чи чанга чимээ байсан бол чамайг чагнаад итгэсэн. Гангарч болдгүй ганган цагаан гантэг совдон бэлцэг минь. Амсаж болдгүй эндри ганцхан амтан дэмцэн амраг минь. Сананаас гардгүй сайхан шүлэг шиг мартын аргагүй кино шиг. Яасан янзын амтан бэ? Яагаад заавал чи юм бэ? Эй, девочка, ты мой сердечко, ты как бабочка, на мими сидя, как цветочка. Хар үзэгдэхээр хайрт минь гэж бичүүлэх гээд цагаахан төрөө юу миний нэндэг нэрхийх яйдаа бэ чам дүжил үзэхэмсэн хаалтай хүртэн зүрчүүлсэн чөлөөтэй найдыг сансан жаахан тэнийг чиний чамар гараар орсон хэрвээ чамайг зүудэлвэл сэрхийг би лав хүсэхгүй хэмжээ дамжаа байдсан бол чамайг үтэж шихгүй идэр чэжин багтаагүй ийм хайрыг чамд өгье инээд гоё ялгууг минь чи ирээдүйд бэлгэл жавхан жил гангарч болдгүй анган цагаан гантэг совдон бэлцэг минь амсаж болдгүй андри ганцхан амтан дэмцэн амраг минь сананаас гардгүй сайхан шүлэг шиг мартын аргагүй кино шиг яасан янзын амтан бэ яагаад заавал чи юм бэ Эй, девочка, ты мой сердечко, ты как бабочка, на мими сидя, как цветочка. Болцсон уу? За баярлалаа. Баярлалаа. Хэлэгч үг алга үнэхээр мундаг юм ба. Манай та хоёр шиг байж тээ. Зөндөө хатуу хүмүүс манай нэвтрүүлэгт ордог байхгүй юу? За. Та хоёроос ч дүү, та хоёроос ч ах, янз янзын хүмүүс ордог. Тэгээд тэр найзуудыг маань үзхийг хүсвэл та нар манай малчин телевизээс очиж үзээрэй. Малчин телевизийг зурагтан дээр тааруулж аваад үзээрэй заа юу? За. За. Хөөе, ингээд цаг нилээ явчих шиг боллоо тий? Харин тий энэ. тий. Та
Хайрыг бүр зөндөө удаачлаа зөндөө дуулуулад. Зүгээр үү найзуудаа? Зүгээрээ. Хөөе. Зүгээрээ. Би ингээд бас зуны амралт болохоор нь штэ. За. Хөдөөж очиж болох уу? Болоо. Инжир бит хоёр. Тэгээд бас би мөөрө гэдэг дүүгээд агуулад очиж болох уу? Тэг. За. Одоо бүгдээрээ тэгвэл нэвтрүүлгээд өндөрлөхгүй бол цаг бүр нилээ явчихжээ. Харин Гадаа бороо орж байгаа чимээг сонсож гин үү? сонсож байна. Харин ширүү харж ин тий? Харин тий. Энэ бүр улам ширүүсэх юм шиг байна. Бүр ширүүсээс өмнө бүгдээрээ гэртээ хариддаг уу? Тэгээ. За тэгье. За. Нэгэн зэрэг баяртай гэд хэлчихэ. Тэгчээ гэс явъя. За. 1 2 3 и Баярлалаа. Sure.